60-аас дээш км/цагийн хурдтай 2 автомашин 1 метрээс дотгош цайнд зөрөхөд осолд орох магадлалыг 4 дахин ихсэгдэг байна. Замын цагдаагийн газраас авсан мэдээнд зам тээврийн ослоос үүдэн 24 цагт 1 хүн нас бардаг бол 1 цагт 7 ослын дуудлага ирдэг байна. Тээврийн хэрэгсэл жолоодогч 30 минут тутамд 1 удаа осолд орох магадлалтай. Бид эрсдэлтэй орчинд амьдарч байна. Монгол улс өсрөнгүй хөгжлийн эхлэлцэгт ирээд байна. Энэхүү хөгжлийг хангахад эрсдлийн удирдлага нэн чухал. Эрсдлийн зохистой удирдлагыг мандал даатгал хэрэгжүүлж эхэллээ. Ямарваа нэг байгууллагын амжилт нь ашиг орлогоор биш, харин нийгэмд үзүүлж байгаа эерэг өөрчлөлтөөр хэмжигдэнэ гэдэгт бид нар итгэдэг. Даатгалын байгууллагын мөн чанар нь хүн ард аж ахуй эрхлэгчдийн өдөр тутмын амьдралтайгаа төрөл бүрийн эрсдлийг бууруулахад чиглэгддэг. Нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах үйл хэрэг нь нэг хүний амьдралын мөчлөгөөр хязгаарлагдах биш, харин хэдэн мянган жил үргэлжлэх боломжтой. Одоогийн байдлаар хамгийн удаан хугацаанд оршин тогтносон байгууллага 800 жилийн настай байна. 800 жилийн өмнө монголчууд хүн төрөлхтний хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулсан. Бид ойрын ирээдүйд олон улсын тавцанд гарч өсөлтгөөс Монголын даатгалын корпорацийг бий болгох зорилттой ажиллаж байна. Ингэснээр бид Монгол багтлалын тоог нэгээр нэмж Монгол залуучууд дэлхийн түвшинд өрсөлдөх боломжийг нээн гэдэгт итгэлтэй байна. Манай байгууллагад олон улсын даатгал санхүүгийн зах зээлд олон жил ажилласан туршлагатай хамт олон байдаг. Даатгалын салбарт ажиллана гэдэг бол өндөр хариуцлага, мэрэгжлийн ёс суртахуун шаарддаг. Тиймээс ч бид даатгалын мэрэгжлийн кодексийг мөрдөн баримталж, харилцагч нартаа даатгалын үйлчилгээг үзүүлдэг. Everyone wants to have some sort of impact. Having a sizable and lasting impact is not easy to achieve. The insurance industry has the ability to impact people on the societal level through financial protections like insurance policies, raising awareness, and providing risk mitigation expertise. I'm proud to work at Mandel because it provides me with the opportunity to realize my goal of impacting others. Манай харилцагчийн хувьд өөрийн онцлог тохирч, эрэлт хэрэгцээнд нийцсэн даатгалын үйлчилгээ бүтээгдэхүүнийг худалдаа авах нь маш чухал юм а. Иймээс бид олон улсын стандартад нийцсэн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгон ажиллаж байна. Бид харилцагч бүртээ тухайлан томилсон менежер ажилуулдаг нь гэрээ хэлцэл байгуулахаас эхлээд хөдөлбөрийг түргэн шуурхаар шийдвэрлэх хүртэл бүхэл үйл ажиллагааг хариуцсан ажиллаж байна. Ингэснээр харилцагчийн эрсдлийн удирдлагыг хөнгөлүүлж өгч байгаа юм а. Байгууллага болгон эрсдлийн удирдлагыг ямар нэгэн байдлаар хэрэгжүүлж байна. Эрсдлийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд эрсдлийг хэмжиж чадах нь маш чухал юм. Манай баг статистик математик загвар дээр суурлан эрсдлийг хэмжиж эхэллээ. Ингэснээр Монгол улсын бизнесийн байгууллагуудын эрсдлийн удирдлагын хөгжлийг дараагийн шатнаар гаргах боломжтой гэж би үзэж байна. Ард иргэд санхүүгийн боловсрол мэдлэг хангалтгүй байгаас олон төрлийн эрсдэлд орж болчихгүй байна. Тиймээс бид иргэдийн даатгал болон эрсдлийн боловсролыг нэмэгдүүлэх талаар их анхаарч ажиллаж байна. Иргэдийн даатгалын боловсрол өндөр болсноор тэдний шаардлага өндөрсөх ба бид түүнд нийцсэн төрийн шуурхайн хөтөлбөр үүсгэх үзүүлнэ. Би мандал даатгалд ажилладаг. Байгууллагын маань философи, эрхэмсэг оршихуй, үнэт зүйл зэрэг нь миний өөрийн хувь хүний философитой нийцж байгаа учраас энэ байгууллага хэдийн миний нэг хэсэг болж чадсан. Ажиллах нөхцөл, хамт олонны маань мэрэгжлийн ур чадвар, эрүүл хандлага зэрэг нь амжилт гаргах хангалттай нөхцөл болж чадж байгаа гэж ойлгож байгаа. Тийм болохоор одоо хөлбөмбөлгөл өвдлээ. Би мандлын ажилтдаг.